Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Жогногийн Бямба сайхан. Үлдгэсэд богино өгүүлэг. Шөн донд гинэт бүлээрч тачхинтал шүдэ хавран дагжин чичирсээр үүр цүүрийг арай гэж барсан бүсгүй нар ургах алдад орноосоо чүү айван дэгөөд бөгшүүлэн ханих дуунаар нь эмгэн нойрноос сэржээ. Тэрээр гэрийн тооноор тусах өглөөний сүүмгэр гэрэлд бэрийнхээ хувхай цонхгөр царайг хараад айхдаа элимэн хэмээн чангаар уулга алдахад өвгөн цочсондоо бондгосхийн өндөлзлөө. Охин минь би чинь яагаа вэ? Царай зүс чинь ба заахгүй харагдана гэж эмгэн сандран өглөх зураа хүүхний дэргэд ирэн духанд нь гараа хүргэлээ. Их халуунтай байна. Өчигдөр орой хон хаших гэж яарч сандран нөмгөн дээлтэй гарчгүйгээд хаврын хүүтэн салхинд цохиулчхаж. Хэвтэж бай охин минь. Боцох гэсний хэрэггүй хэмээн эмгэн уулгамжлаад баруун орон дээр уйхалсаар хувцлах өвгөн өөдөө зэрвс харангаа амандаа юутайч хүүтэнжин тавих хэрэгтэй гэж бовтонснаа өөдрөө иргэн гантай уснаас шанганд хутгаад өнийн нөлгөөтэй альчуурыг авч дотор нь дүрэн бацлаа. Нойтон альчуураа дундуур нь эвхээд бэрийнхээ магна дээр тавиад түүний хилээ булталцуулан хатсан уруулаа шилэмдэх хүн дээр амьсгалах чимээг төгшин чагнаархаж байхдаа сураг чимээгүй хитэн өдөр боллоо. Яадаг хүүхэд вэ? Гэж эмгэн адуугаа ирнэ гээд гарсан хүүдээ дотроо гомхорхсноо охины цаагуур эвхрэн унтах бондгор жаалыг хармагцаа хошууд ивсэн эвэлв. Өвгөн ундийж бэрийн царайг харц тогтоон хэсэг ширцнээ тухай атралтуулахад хөмсгнийхэн цаанаас түүний жартхар нүд хилэнтэй гялалцахыг эмгэн үзээд хүүдээ уурсаж буугн ядах юмгүй ойлгов. Эмгэн жаазны ардуур гараа явуулж дугуй төмөр сав гаргаж ирээд онгойлгол хідэн гялгар цаастай им үзэгдлээ. Тэрээр им бүрийг аван бичгийг нүдэндээ наах шахам ойртуулж амандаа үсэглэж унссаар сая нэг хайсан имээ олов бололтой өвгөн рүү баясангүй өндөлдснөө түүний газар цоо ширтээд багтарсан уурандаа минчиж хүрэмтэн царайг үзмэгцээ дуугийнхэн эргэж суув. Гялгар цаастай эмнээс 2 ширхгийг аваад "Миний охин энэ эмийг уучих" гэхэд бэр анаатай ансгаа зовууртайгаар нээж хадам ээжигээ цогн бүхсэн үдээр удтал сүүмийн ширцснээ толгоогоо дааж ядан өргөхөд эмгэн нэг их сүрс алдаад дороос нь дэмэнлээ. Аяганд цай хийгээтгэж гэж эмгэний хэлэхэд өвгөн сонсоогүй мэт хэсэг дөнгөй сууснаа гэнэт ухаан орж ухсгийн данхтай цайнаас аяглаад хөгшин рүү сарвайлаа. Бэрийнхээ аманд эмээ хийж аягтай цайг нь уруулт нь хүрэхэд бүсгүй 2 балгаад толгой дохисхийг шиг болоход эмгэн дэрэгт нь бүгтийн зогсох өвгөндөө цайг өгөөд охиноо эвтэйхэн хэвтүүлв. Гэнэт бэр нь амандаа үл ойлгогдох үгс бовтнож амьсгалдаа түүртэхтэй цээжээ төгөлзүүлэн өндөлзөөд толгоогоос авчин хүн дээр яргалахад ингээд ам тавих нь энүү гэж 2 хөгшин айсандаа сүнсэн зайлчих шахжээ. Эмгэний нүднээс нулимс бүнжигнэж өвгөний ансах чээгтээ дэрв. Ашгүй төд удалгүй бүсгүй амьсгал жигдэрч халуундаа дуг хийх шиг болоход цай 2 хөгшний сэтгэл багж атгай тайвширчээ. Өвгөн санаа алдснаа. Ер нь даруйхан мордъё. Сумын төв орж эмнэлэгт хэл хүрэхгүй бол гориг байна гэж шивнээд гэрийн баруун хатавчинд байх эмээлээ тэврэн гарлаа. Тэрээр холгүйхан байх аргамжаатай морилуугаа алхах зураа хүүгийнхээ явсан зүг рүү ирж магад гэсэн шиг гордон хараа бэлчээвч хоосон толгод дүнсийг ажээ. Үд хэвих алдад мордын хөлийн төвөргөн адуу янцгаах чимээнээр хүү аавыгаа ирж явааг мэдээд гэрээс годхийн гарч өмнөөс нь тосонгүйлээ. Аав нь морин дээрээс ганцхан тонгоогоод хүүг сэвхийтэл өргөж өмнөө дүүрээд шогсуулсаар уяан дээр ирэв.
Тэрээр хүүгээ тэврэн буулгаад морио уянгаа хоттой хон руу харснаа. Яасан эрт хоноо хашаавэ гэж аашлангуй дуугарахад хүү гимшин доош тонгойчхов. Хүүгийнхээ толгойг илээд дахиж үг хэлсэнчгүй тэрээр гэр өдөө алхахад хүү түүний гараас хөдлөөд алхааг нь гүйцэх гэхтээ зэрэгцэн шогшов. Гэрт орж ирмэгцээ хоймор жаацтай борхны өмнө хүрд эргүүлэн намжлан суух эхийгээ гайхангүй харснаа хүү. Арай гэж адууга ховоотын хонхороос оллоо. Цэнгэлмаа хаачаавэ гэлээ. Эмэгний хариу хэлэх завдалгүй жаал хүү өмнүүр нь орж ээж эмчтэй хамт сумын төв орохоор явсан гэж дурж өгнөлөв. Юу болов вэ гэж эцэг нь хүү өдөө мэлэрснээ урд чүний явдлыг санаад хамаг биеийн зарс хийхэд бурмааг нөхөр тогтдгүй дэвтэй хүүхэн гисгэдэг. Арай тэрнээс болсон юм биш байгаа гэж эрхэхгүй бодмоглжээ. Гэнэт халуурч ухаан нь орж гараад их сандралаа. Аав чинь сумын төв орж эмч дуудаад ашгүй төрүүхэн эмнэлэг ирээд аваад явсан гэж эх нь хэлээд шургуулаг татснаа шаазан аяг аван цай хийж хүүдээ өглөө. Хүүн бодол болж аягтай цайгаа шорхийн оож хажээ. Тэрээр гинэт толгой өндийж бэ сумын төв явлаа. Юмыг яаж мэдхүү. Ээж минь та мэддэг маань тарина сайн уншаараа гэснээ хүүгийнхээ зулааг үнэрлээд магнаа дээр нүнсэж. Миний хүү эмээ өвгийнхөө үгэнд сайн орж байгаарай. Аав нь удахгүй ээжийг нь дагуулад цугтаа ирнэ. Гэж хэлээд үндийхэд гэрийн гадаа дөрөв хангинан морь үүрсэж битүүхэн ханиах дуун гарав. Өвгөн ирж буйн энэ ажээ. Хүү түүнийг угтан гэрээс гараад аав би адуугаа олчихсон. Одоо сумын төв гээд үгээ дуусгаж амжаагүй байтал өвгний дуу тачигнаад явчихв. Энүүхэн хоошоо гүйсэн адууг хичнээн хоног ирдэг юм. Ингээд чи амьтны нойтон үрийг жаргаах гэж авцсуусан юм уу? Зовоох гэж авцсуусан юм уу? Гэж дуун хадснаа пид пад хийх чимээ гарч хүүгийн ёй байя аав өвдөж байна штэ гэж хашгирах дуулдав. Удалгүй өвгөн гэрт орж ирээд хоймор завлан дууга хурааж дүнсийчгэв. Сумын төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан ээжийг нь авчирнаа гэд мордсон эцэг нь хэд хоногийн дараа ганцаараа ирснээс хойш гэртээ тогтхоо байжээ. Эх нь эргэж ирэлгүй их л удахад хүү аргагүй санаад хаяа өөрийн мэдлгүй орондоо шээчгдэг болжээ. Тэр бүрт эмгэн эвий минь гээд үнсэж буруу хард суугаад сэм нулимс унгаадгийг хүү анзаарсанчгүй. Гагцхүү хоймрын авдар дээрх эхийнхэн зургийн өмнө ямагт зул асаалттай байхыг гайхан харж бяцхан оюундаа учрыг нь олох гэж зүдэрдэг байлаа. Энд байхаар сэтгэл умраад хэцүү байна. Тогтод суух арга даанч алга гэж хэлчихэд эцэг нь хэд хоногоор бараа туруугүй явж одно. Тэгж байгаад нүүр царай нь сэлхийгээд улаан нүдэлчгсэн согтуу амтан ирэх агаад дээл хувцсанд нь тамхины ихэн үнэр нэвч шингэчихсэн. Амнаас нь архины нэвшин гүнэр ханхлаад ойртож суугтаж бэрхтэй байдаг үлээ. Аав руугаа бишүүрхэн харж орны өмнө томоотой цомцоон суух хүүгээ эцэг нь сүүмгэр нүдээр гинт олж хармагцаа. Энгэртээ тэврэн учир зүггүй ихэр татаж нойтон хошууга хазарт нь наахад өрөвөр сахал нь часгийн өвдгөж хүү өөрийн мэдлгүй тэврнээс нь мултрах гэж зүтгэн. Уг нь эрхлэхийг хүсвч муухай өвнөр зүүших хурц сахлаас нь жирхэх ажээ. Өвгөн эмгэн хоёр энэ үед хар дуугүй гараад явчихдаг нь хүү бүр гайхаж хоцордог байлаа. Тэгснээ эцэг нь дахиад л мордоод давхичихна. Тэгж байтал нэг өдөр өвгөн бурхан болоочийн зураг өөд хард суугаад санаа алдан. Удахгүй талигаа чи хоног хураах цаг болох нь гэж бовтнов. Үүнийг нь сонссон хүү өвгөн лүү гайхан харснаа. Талигч гэж юу хэлж байгаа юм бэ гэж асуулаа. Өвгөн хүүгийн зулааг илээд холоо явсан хүнийг хэлдэг юм аа гэж хариулав. Тэр орой эцэг нь шал согтуу уйлж хайлсаар ирлээ. Өглөө нь өвгөн ачаа дагуулад аргал түүгээд эргэж эмгэнт хэлээд аавтай нь хоёулахнаа үлджээ.
Гэрийн хаяа төшүүлэн тавьсан шээзгээ авахар тонгоож байхдаа хүү өвгний чи энэ бяцхан амьтныг өрөвдөхгүй байна уу? Одоо болоо юм биш үү? Сэтгэлийн хатгий ч юм чамд байна уу? Гэх үгийг хальтгаан сонсоод амжжээ. Тэгээд шээзгийгээ үүрээд савраа толгой дээрээ эргүүлсээр эмгэний араас сайртай тавхаагаа гэлзуулсаар чавхадлаа. Тэр өдрөөс хойш дахиж аав нь хонуутаар явхаа болов. Нэг удаа хүү эцгээсээ та ээжийг авчирна гэсэн яасан бэ? Их бодож байна шүү дээ гэж асуужээ. Ээж нь бүр холоо явчихсан гэж хэлээд эцэг нь тэртээ алсад дүнхийх уулс тэнгэрийн хаяа руу заажээ. Намайг орхиод уу гэснээ хүү өвгний хэлснийг гинэд санан. Хол явсан хүнийг талигч гэдэг үсттэй гэлээ. Эцгийнх нь уруул өмөлзөж дуугийнх нь толгойд өгөхөд. Гэхдээ өдөр бүр тэр дээрээс гээд хоолой цахирдуулан тэнгэр өөд зааснаа. Бид хоёрыг юу хийж байгааг ээж нь харж байдаг юм. Тиймээс миний хүү хичээлдээ сайн шамдан шүү. Одоо 3 дугаар ангид ороод том агаа болно гэд хүүгийнхээ хацар дээр үнслээ. Өдөржин хонь хураг эргүүлсээр хүүгийн ам цанхад горх руу чавхтаж очоод эрэг дээр хэвтэн тонгоож байгаад хүйтэн уснаас шов балгаснаа. Ёроолтонд хэвтэх өнгөнгийн том чулуунуудыг гинэгт хармагцаа сониучирхан гараа явуулахад хуруунд нь эхийнх нь мөөмиг санагдуулам мүлгүр бөөрхий зүйл тэмдрэгдэжээ. Хүү нүдэн анаад тэрхүү мүлгүр чулууг удаан гихч илв. Тэгснээ гутлаа тайлан чулуудаад өмдөө шууж ус руу орон тэр чулууг гаргаж ирэн харж байснаа инээмсэглэлээ. Хүүг хэдэн өдрийн турш горхины дэргэд унжихийг анзаарсан өвгөн эцэгт нь ач хүү маань горхиноос чулуу зөөгөөд л байгаа бололтой юм. Юу хийх юм бол доо? Ганц унтны их болсон горхоо юу болж өгч чэнийг очиж харнуу да хэмээн сэтгэл зовнин өгүүлжээ. Эцэг нь явж очиод хүүгээ горхиноос баахан чулуу зөөн эрэг дээр таран хайсныг үзээд толгой сэгсрэн шогширч "Чи чинь яаж байгаа хүүхэд вэ? Горхиноос чулуу авч болдоггүй юм миний хүү. Чамайг чулууг нь авлаа гэж энэ горхины эзэн савдаг уурлаж байгаа. Даруйхан эргүүлж тавь" гэж зандрав. Бөөн чулууны захад нүцгэн өвдгөө тэврэн суух хүү дээлийнхээ ханцуугаар нусаа арчаад "Та ээжийг Тэнгэрээс бид хоёрыг харж байгаа гэдэг үсттэй. Тэгээд би ингэсэн юм гээд мэгшчихв. Сая хүүгийн эцэг бөөн чулууг анзаарч хараад амандаа "Ээжээ, таныг би их санаж байна. Хурдан ирээч" гэсэн бичээс байхыг уншлаа. Хамар нь өөрийн мэдлгүй шархираад ирэв. Тэрээр хүүгийнхээ дэргэд суун мөрөөрн тэрвэрч ингэртээ наагаад "Тийм ээ хүү минь. Ээж нь харж байгаа" гэж өгүүлээд тэнгэр өөд ширтэн нүдэндээ дүүрээд ирсэн нулимсаан дотгошоогон залиглаа. Тэгээд хоёулаа сайхан амьдрнаа. Аав нь ээжт нь амлсан юм гэж шивнэжээ. 2020 оны 1-р сарын 25